За hello guys, юу байцгаана? Удаан хүлээлгсэн. Тэгээд хийнгээд алга болсон ерөнхийд бол нэг бичлэгээ бол ярих гад өнөөдөр бэлээд түрээд ирсэн байна. Тэгээд та бүхэндээ нэг сайхан өдрийн шинэ өдрийн мэндийг хүргэе. Бичлэгийн хэдвүлийн олон юм туршилгүй шууд орцгоё тийм ээ. За өнөөдөр болохоор хэдвүлийн болохоор Авперийн талаар ярихаар хүрээд ирсэн байгаа. Би бол тэгээд өмнө бараг сарын өмнө хаа тэгээд Германс тэрхий ирэх гэсэн тийм парс сурал бичлэгнүүд ер нь бол оруулсан. Тэгээд тэрнийхээ их сургууль тэгээд Ausbildung гэсэн хоёрыг болохоор оруулаад тэгээд Авпер гэсэн зүйлсийг болохоор Авпер гэсэн нэг чиглэлээ болохоор ингээд оруулаа гээд ингээд үлдээгээд тэгээд ингээд ерөнхийдөө бол жоохон мөрсөн байна. Үнэхээр уучлаарай. Тэгээд ер нь бол хүмүүс ч гэсэн буцаагаад Авперийн ингээд яриач тэгээд ингээд цааш ингээд яриараа гэсэн байсан болохоор та бүхнийхээ дэмжлэгт үнэхээр баярлалаа. Тэгээд ойрт ч гэсэн өөрөө би болохоор өөрөө бас жоохон завгүй өнгөрлөө. Тэгээд их сургууль маань сайхан эхлээд тэгээд ер нь бол ажил маань арай багассан. Тэгээ өөрөө ч гэсэн босоод жоохон ирч хүчтэй жоохон энерги сэлбэгдсэн байгаа болохоор та эцэг өнөөдөр ер нь Авпер буюу тийм ээ хүүхэд асарч идэг талаар ярих гад өнөөдөр хүрээд бэлдсэн байна. Хүмүүс ямар шаардлагууд шаарддаг яад хүмүүс ер нь Авперээр ирдэг. Тэгээ дараад нь хүмүүст ямар боломжууд нэгдэж болдог гэдэг талаар ер нь бол ярилцъя. Тэгээд Авпер тэний ер нь бол сонгох ёстой чиглэл мөн байна уу? Буюу бас эргцүүлэг бодоод үзэрэй тийм ээ. За хамгийн ихэнд хэдүүлээ ер нь бол Авпер гэдэг зүйлээ ер нь бол яриа. За Авпер гэдэг бол сая юу хэрсэнчлэн бол хүүхэд асарч идэг зүйл байдаг байгаа. За Германд ер нь бол энэ Авпер гэсэн тийм чиглэлээр бол гадаад улсуудаас бол хилээ сайжруулах зорилгоор маш их хүмүүс ирдэг. За энэний ер нь бол гол концепт нь юу вэ гэхээр тэг хүүхэд асрах гэжээр ирж байгаа нэг хүн. За тэрийг одоо зурлаж байгаа бас нэг компани. За тэгээд нөгөө талд нь болохоор хүүхэд асруулж байгаа гэр бүл гэсэн тийм гурван үе шатаас ер нь бол гурван субъектээс бүрддэг гэсэн үг. Тэгвэл одоо тэр охиноор одоо хүүхдээ асруулж байгаа нэг гэр бүл байна гэсэн үг. За тэр хоёр тэгэхээр зуршлагч компаниудаа дагуулжуулаад бие тэгээ гэрээ хийн. За тэр гэрээн дээр нь ерөнхийдөө бол юу гэж заасан байдаг вэ гэхлээр одоо тэр Монголоос ирж байгаа одоо хингэд чинь Баярмаа гэдэг охин маань байлаа гэж бодоход Баярмаа охин маань 7 оны хэдэн цагтээ одоо 7 оны 20 цаг тийм Германы хичээл авнаа гэдэг ч юм уу эсвэл Германы тийм курсанд явнаа. За тэрний хажуугаар болохоор тэр охин маань одоо халаас нэг мөнгө гэж одоо хүүхэд асарж байгаа гэр бүлээсээ авнаа. За тэр нь болохоор 200-аас 350 евро орчим байх маягдах гэдэг ч юм уу те. Тэр нь болохоор гэр бүлээсээ хамаарат өөрөөр байдаг. За тэгээс тэр охин маань одоо асарж байгаа гэр бүлтэй байрлахгүй гэдэг тийм ээ. За тэгээд ихэнх газарт нь болохоор яг асарж байгаа гэр бүлтэй байлаад тэгээд хүүхдийг нь хараад тэгээд ер нь бол хоолнд нь болохоор тэр айлаасаа цаанаасаа өгсөн байдлаар ер нь бол тэгж явдаг. За ер нь бол нэг иймэрхүү нэг юм ерөнхий концепттэй гэсэн. Одоо манай Баярмаагаас маань одоо Герман одоо хин ч Мюллер гэдэг одоо гэр бүл маань одоо ямар шаардлагууд одоо шаардж болох вэ гэхээр хамт насны шаардлага гэсэн зүйл байдаг. За хөвчлэн бол Авперийг 18-аас 30 насны хүн буюу бол залуу хүмүүс хөвчлэн хийдэг. За тэгээд та бүхэн ерөнхийдөө бол миний хэрвээ одоо Герман улсад яаж ирэх вэ гэсэн тийм сурал бичлэг маань ер нь бол ингээ харж байвал би бол хэлний төвшингийнх нь шаардлагуудыг нь болохоор буурах эрэмблэр бол хийж эхэлж байгаа. За хамгийн түрүүнд болохоор их сургууль маань бол B2 C1-ийн төвшин тийм ээ. За тэгээд Ausbildung маань боёо одоо тэгээ ажиллангаа сурдаг тийм чиглэл маань болохоор нэг A2-аас B2-ийн хэмжээнд. За тэгвэл одоо ингээд Авпер болоод ирж байгаа болохоор илүү энэ маань угаасаа хөтөлбөр дотроо чи Герман хэл үзэх нэ гэсэн тийм гэрээгээр хурж ирж байгаа болохоор чамаас ерөнхийдөө бол барагтаа бол тийм B1 B2-ийн бол төвшин бол шаардахгүй. За хамгийн доор хажууд бол A1-ийн төвшин бол заавч байх ёстой. Тэгээд бол A2 бол тийм опционал буюу ер нь одоо сонголтоороо бол байхад илүү түхээ гэж ер нь бол явдаг. Мэдээж Герман гэр бүл очиж байгаа ойр дотны ойр зургийн бол одоо тий тэрийг эдий тгий ингээ гэж юм уу эсвэл хүүхдтэй харьцахтаа ингээрэ тэгэрэ ингэж болохгүй тэгж болохгүй гэсэн чинь тийм наад сайхан бол хэллэгнүүдээ бол мэддэг байх хэрэгтэй. За тэгэд бол миний бодлоор бол Авперд байдаг том давуу тал нь гэвэл хүүхдүүд ер нь бол ямар ч хэлний мэдлэг үгээсээ нэг жилийн дотор ерөнхийдөө бол Авперийн тэм гэрээний хугацаанууд нь хвчлэн нэг жилийн хооронд байдаг байхгүй юу. Тэгээд ер нь бол бас газраас шалтгаалаад нэг 6-аас 1 жилийн хооронд байх. Хэрвээ чи ингээд Герман улсад тий эсвэл Герман улсын талаар ямар нэгэн тийм сүрхий мэдлэггүй ч тийм эсвэл Герман хэлээ арай үзэж эхлэегүй гэтээ бол жоохон хурдан тэгээ шуурхай маягаар бол Герман хэлээ сайжруулахыг хүсч байвал Авпер гэдэг чиглэлээр бол ирэхэд бол үнэхээр дайггүй гэж би бол боддог. Бас гайгүй гэж бодож байна. Яг гэвэл богино хугацаанд хилээ сайжруулчихна. Тэгээ цаашаа чанд ингээд угаасаа юмаа хийгээд цаашаа их сургуультай ороод ч гэдэг юм уу ингээд явахад бол хүрэх чадвар бол илүү ингээд сайтай болов чиглэл санагддаг. Тэгээд энд ч гэсэн би бол үүний дээр ч гэдэг юм уу эсвэл энд ингээд амьдраад бүр утсан хүмүүсээс ч гэсэн зүгээр сонсож хахад хамгийн анх ингээд хүүхэд асрагчаар тэгж ирж исэн. Тэгээд дараа нь ингээд хэл мэлээ ингээд сайжруулсан болохоор ингээд цаашаа ингээд явж исэн гэж ингээд сонсогч исэн бол зөндөө олон түүхэд байдаг. Тийм болохоор тийм бол даваа талтай бол санагддаг. За тэгээд ер нь бол
би бол авпер дээр бол хэлэх зүйлүүл гэвэл өөрөө болохоор би ямар ч тийм авпер дээр хийж үзэж байгаагүй. Тэгээд яг тийм авпер хийдэг ойр дотны яг амар ойрын найз гэсэн хүн байдаг болохоор би яг нөхцөл байдал яг бодит амьдрал дээр ямар гэдгийг сайн бас мэдж мэдгүй байл та. Гэхдээ яг би бол ингээд ер нь бол сонсоод ингээд хүмүүсийн түүхмүгээс сонсоод авчихсан. Хүмүүс ер нь бол хамгийн ихэнд гэрээгээ маш сайн зөв байгуулах хэрэгтэй, зөв газараар зуучлуулж авах хэрэгтэй санагдсан. Яагаад гэвэл зарим тохиолдолд ингээд жоохон муухай гэр бүл очиждаг ч юм уу, жоохон харилцаа муутай гэр бүл очиждаг. Нөгөө хэд нь тэгээ мөнгө төгрөгөө цаг нь өгдөггүй ч юм уу, эсвэл бүр ингээд жоохон ингээд гадуурхаж үзээд байдаг ч гэдэг юм уу. Тиймэрхүү ер нь бол түүхэд бас ингээд фармерсэр ер нь ингээд гардаг юм шиг байлаа. Тийм болохоор яг зуучлуулж байгаа байгууллага хамгийн зөв сонгох хэрэгтэй, хамгийн нэгдүгээр. За хоёрдугаар гэвэл гэр бүлээ бас сайн бодох хэрэгтэй. За хэдэн настай хүүхэдтэй байна, хэдэн тооны хүүхэдтэй юм тийм ээ. Тэгээд өөрөө бас бодох хэрэгтэй. Би одоо ийм хүн насны хүүхэдтэй ажиллахад надад хэр бэрхшээлтэй санагдах уу тийм ээ. Хэрвээ 2 3 хүүхэдтэй гэвэл яах юм, эсвэл 1 хүүхэдтэй гэвэл яах юм, 1 хүүхэд нь гэтээ нэрээ байвал яах юм гэдэг ч юм уу тийм. Тэгээд ер нь бол гэр бүлээ сайн судлах хэрэгтэй хоёрт. За гуравт гэвэл тэгээд өөрийнхөө ер нь бол сурна гэдэг ч юм уу тий одоо ийм хэлний курсд явна. Тэгээ халаасан мөнгөнд энийг авна. Эдэн цаг ажиллана. За энийхээ доор ийм юм авна. Ингэн тэгнэ одоо тэддэг өдөртөө амралттай байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлсийн маш нэрийн тодорхой өөрөө бас гаргаж өгөөд тэгээ тэрийг ч гэсэн гэрэн дээрээ маш сайн хянж нягтлж авах хэрэгтэй санагддаг. Яагаад гэвэл хүмүүс бас хэрэн дээрээ ингээ алдсан тэгээ ингээд амралтын өдөр байдаггүй ч юм уу. Эсвэл бол амар бага цалин нүг одоо халаасны мөнгөтэй эсвэл бол герман уулын хэл сурах гад авперээр хүрээд ирсэн багт чинь герман хэл одоо тий сурах ямар ч юм тийм цаг замыг гаргадаггүй ч гэдэг юм уу. Ер нь бол тиймэрхүү асуудлууд ингээд нүг гэрээ байгуулахдаа хянж нягтлаагүй гэсэн үгнээс гарсан асуудлууд ер нь бас мерсэр харагдаад байдаг. Тийм болохоор хүмүүс бас тэрэн дээрээ илүү анхаарасаа гэж ер нь бол бодож байна. За тэгээд ер нь бол авпер дээр бол угаасаа шаардлагатай зүйл тэгээд чамаас ингээд ер нь бол өрөө бүрдүүлэх ёстой зүйлс гэвэл ерөнхийдөө бол их ер нь амархан бөгөөд ер нь баг. Тэгээд мэдээж миний сая хэлсэнчлэн хэлний төвшин бол нэг А1-ээс А2-ын төвшөнтэй байхад бол хангалттай. За тэгээд ер нь бол өөрөө одоо тий их сургууль дээр гарч ирсэн шичлэн амжиргааны баталгаа гэх мэт чинь зүйлийг бол ямар ч баталгаа бол шаардлага байхгүй. Тэгээд эрүүл мэндийн даатгал гэж мэдээж шаарддаг магадгүй. Тэгээд тэрийг бол хөвчлэн гэр бүлээс нь бол төлөөдөгдөг гэсэн. Гэтэ тэрийг бас гэрэн дээрээ маш сайн харж авах хэрэгтэй. За тэгээд ер нь бол авперийн гэрээ байгуулсан. Тэгээд нөгөө газараас одоо нөгөө гэр бүлээсээ тий урилга авцсан. Тэгээд цаад гэр бүл нь ер нь бол юм төгний төлнө гэсэн тийм одоо фрифлектум сиклягун хэдэр гэсэн зүйл байдаг байхгүй юу? Тиймэрхүү юмнуудаа бол бэлдээд өгсөн байхад бол ямар ч асуудалгүй бол чиний виз чинь гараад өгнө. Ер нь бол өнөөдөр бол авперийн бол талаар иймэрхүү юм ярьлаа. Тэгээд бол богинохон бөгөөд бас ер нь бол хэрэгтэй мэдээлэлүүд бол багтаасан байх гэж бодож байна. Та бүхэн тэгээд гайрнаа одоо комент хэсэгт бол цаашаа үргэлжлүүлээд асуух юмнууд байвал асууж болно. За тэгээд авпер бол яг миний бодлоор бол яг богинохон хугацаанд яг хилээ сайн сураад тэгээд энд амьдрангаа шүү. Тэгээд тэгэнгүүт чи угаасаа тэнд чинь герман одоо айлд амьдарч байгаа, герман хүүхэдтэй харьцаж байгаа. Тэгээд миний бодлоор бол хүүхэдтэй харьцсан гэдэг чинь өөрөө амар хэл сайжруулж өгдөг санагдах байхгүй. Тэгээд би угаасаа энд ингээд хамгийн хэрэг зүгээр хүний одоо нэг таньдаг хүнийхээ хүүхдийг нь болохоор зүгээр ингээд сайн дураараа харж үжижсэн байхгүй юу? Зүгээр тэгэл яаж хаад хүүхд нь ингээд угаасаа германаар ингээд өсөж байгаа, энд угаасаа төрөө төсөмж байгаа амар германаар ярьдаг. Тэгээд тэрээд ингээд хөөрдөл ингээд яаж марихтаа бол яг герман амар сайжирд юм шиг санагдсан. Тэгээ сайжрах юм шиг гэх юм уу? Тийм болохоор угаасаа орчинд нь ирээд сурж байгаа гэдэг чинь угаасаа Монголд яг сурж байгаас шал өөр байна. 1 жилийн дотор Монголд сурах, Германд 1 жилийн дотор сурах хоёр чинь хэрвээ чи хичээж чадвал одоо тэр хоёрын ялгааг сайн гаргаж өгч чадвал тэр чинь маш юм хурдны тэгээд одоо тийм хугацааны одоо маш тийм зөвүүтэй байх болно. Тийм болохоор ер нь бол авпер гэдэг бол зүгээр би бол маш том гоё боломж гэж боддог. Тийм болохоор та бүхэн маань тэгээд ч ихсэн хараад тэгээд алдалгүй одоо барьж авахыг хичээгээд хэрвээ чамд ингээд хүүхэд тасрахтэй зүгээрээ тэгээд гэр одоо тэгээд тэр чинь бас гэр зургийн ингээд жижиг сайжиг зүйлд ингээд тусалдаг гэж байгаа. Тэгээд ер нь бол тэгээд ажиллахад зүгээрээ тэгээд ингээд сарынхаа хажуугаар бол халаас мөнгө авах юм байна. Тэгээд байртай байх юм байна, хоол ундастай байх юм байна. Тийм болохоор ингээд өөрөө би ингээд зүгээрээ биний зүгээр хамгийн ихний зорилго маань хилээ сайжруулах байна. Тэгээд хилээ сайжруулчаас дараад нь бол их сургуульд яваад ингээд өөрөө дээшлэж болно гэж бодож байгаа бол авпер ер нь бол чамд үнэхээр тохироод эсвэл чамд маш их тэгээд даваа талын бол бас битэн болж болохоор байна шүү гэж бол хэлмээр байна. За тэгээд бол та бүхнээс маань өөр асуух зүйл юу байна? Тэгээд маш удаан хүлээлгээд ер нь бол эмчилгээ оруулаад тэгээд нэг хүн маань болохоор шпрах курс буюу одоо нэг хэлний курсанд ер нь яаж ирдэг вэ гэсэн талаар асуусан байсан. Тэгээд та бүхэн би бас энэ хоёроо яг нэг бичлэг болгоё гэж ингээд бодоод тэгээд ер нь бол харж байсан. Яг шпрах курс гэдэг чинь угаасаа хэлний курс тэгээд угаасаа виз мэдүүлэхэд хүртэл шпрах курсээр ирж байгаа гэсэн тийм тусдаа хэсэг байдаг байхгүй юу. Тэгээд шпрах курсээр ирж байгаа бол ийм материал бүрдүүлсэн. За тэрэнд нь болохоор зүгээр л бас юм паспорт масурс тэгээд шпрах курсанд одоо хаана явах гэж байгаа. Тэгээд одоо амжиргааны баталгаа хэрэгтэй хэрэггүй гээд
Тэгээд ер нь бол шугам курс нь бол угаасаа дандаа төлбөр мөнгөтэй байдаг. Тэгээд тиймэрхүү ер нь бол юмнууд л гарч ирж байсан. Тэгээд одоо илүү юуг нь мэдмээрсэн бол гэдэг нь бол талаар бол бас комент хийрээ. Тэгээд би бол бас ингээд caption хэсэг дээрээ UB Diplodev гэдээ буюу одоо Герман Монголын гадаад хэргийн яамны гэдэг билүү. Одоо илж төлөөлөгчийн газрын одоо вебсайт хуудсыг оруулж идэхэд тэрнээр болохоор виз хэрэгтэй материалууд ер нь бол чамаас шаардлагатай материалуудыг маш дэлгэрэнгүй, маш ойлгомжтой бичиж өгсөн байдаг шүү. Тийм болохоор та бүхэн маань хэрэг визний талаарч гэдэг юм уу те яг юу шаардлагатай бол гэж асуугдаад тийм асуулт гарч иж байгаа бол та бүхэн маань бас тэрүүгээр зочлоод үзээрэй. Тэгээд та бүхэнд маань хэрэгтэй мэдээлэлүүд орж ирэх байх. За тэг өнөөдрийн маань бичлэг бол энэ хүрээд өнгөрч байна. Тэгээд та хэд маань өөр ямар асуулт байсан бол тэгээд би бол энэ сард бол илүү хичээгээд илүү олон бичлэг хийе гэж угаасаа бодож төлөвлөж байгаа. Тийм болохоор та бүхэн маань stay tuned тэгээд сайхан хэлээ сайжруулаад хэлээ бэлдээд тэгээд сууж байгаарай. Тэгээд хэдүүлээ удахгүй шинэ бичлэгээр үзээ. Тэгээд германы талаар өөр ямар сонир мэдээлэлүүд сонирхолтой зүйлс байна. Та бүхэндээ тэднийг цаг алдалгүй хүргэх болно. Тэгээд та бүхэн тэгээ буцаад дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.